За бүгдээрэнд гал морь жилийн мэд хүргэе. Хар бихи ар ноёны дурсамж яриа 5 дугаар хэсэг. За өмнөдөр болохоор Тэмүүжин хаан татараас татвар авсан байгаа. Хисүү ингээд. За энэ хоёр болохоор хатан болох байтугай татварч болоогүй байгаа. Тэгээд татвар болохоос наана өөрсдөө амьд гарах ёстой. Одоо хэрэгтэй хүмүүс гэдгээ батлах ёстой болж таарж байгаа. Тэгэхээр эхний борчгүн овг дээр бол өөрсдөө хэмжээнд баталсан байгаа. Одоо цаашаа үргэлжлүүлээд бусад овг хотог руу буюу татарууд оршин тогтнож байгаа бүх хүрээгээр тэр хатад очиж бие зэрлэгээ уншиж татаруудыг дахин босохгүй байх үйлдэл одоо хийж явхаар болсон байгаа. За ингэж явхад нь мэдээ Тэмүүжин хаан тэднийг одоо яаж ар хүндээ сэтгэл гаргаж байгаа. Тэр хаттуудын амь манааг бас хин татар юм бэ гэдгийг бүртгэж явахын тулд хамт явж байгаа. За татар биш атал тэдгээр хаттын амийг хөнөөж байдлыг самруулах гэсэн хүмүүж байж болцсошгүй шүү дээ гэж байгаа энэ татар гэдэг ард иргэд дунд тий. Тиймээс өөрөө тэр хаттуудын үн цэнийг өөрийн нүдээр шалгаж халамжилж байсан гэж байгаа. Бид бол сайхан цуу сонсоод хов базаад л суу гэж энэ хар бих ноён бол хамт яваагүй байна шүү дээ тий. За тэгээд тэр хов живээр юу гэж сонсгдсон бэ гэхээр боорчин хүрээнд очисон гэж байгаа. За боорчин ууган ихнэр танаа муу татарууд миний хүрээнээс 11 айлын амгалан тайван байдлыг алдуулж амар тайван амьдралыг үгүй хийж амь өхөлт хүргэлээ гэд нөгөө хоёр хатан руу шавхаа цацаад хайчихсан байгаа юм. Хоёр дахь эхнэр нь тэднийг унгааж өвдөглөж суугаад биднээс эхлээд уучлалт уучгаад ардуудаа аваад зайлаарэ гэсэн байгаа юм. Тэнд бослог гаргасан татаруудыг 11 хүний амьд хүрлээгээд бүгдийг нь хөллөж гавлаад наранд хатаагаад хэд хоног хоол өгөөгүй нохоо гахаа болгосон байгаа байхгүй юу? Айтайхан агуулад хоол унд өгч байхад амьдрал тэнцэхгүй бол зайлтугай. Та нарыг бүгдийг нь оршуулна гэж дайраад Тэмүүжин тэр хоёр хаттаас өөрийнхөө хоёр хатныг хамгаалаад эдийн сайхан сэтгэлтэй бүлгөө. Аруулаадууд татаруудыг агуулахгүй бол дураараа болтгоо гэд энэ их дуу чимээнээр боорч гарч ирснэ. Та нарын охидуудыг ойлож хаадуудыг хашгируулж эмсүүдийг тэргүүлдэг хинбэ? Бүгдийг чинь алаад оршуулад өгье гэд уулгалаад юугүй сэлмээ бариад гараад ирсэн гэж байгаа. Та нарт өдөр болгон шүл зөөж аминд чинь эс хүрэх гэсэнд сүргэлэн довтлсон босуу. Үдий сэтгэл агуулсан байтал инэрл хайр даахгүй бол энэ ертөнцид байж яадаг юм батганч болтгой хоол та нар гэд баахан хаширсан байгаа юм. Тэгсэн аруулаадад бид үлдээгээд хөсөн хоол боорчийн гаргасан сэтгэл бас аюулт байдалд хариу үзүүлсэн ардууд эзэн хоёр хатандаа үнэнч бай, боорчод үнэнч бай, Тэмүүжин хатад үнэнч бай гэд л 9-9-тэй мөргөөд үнэнч гэдгээ баталж баруун гартаа боорчийн морины тамгыг даруулъя гэд өөрсдөө гуйж гинэ. Тэгэл бүх татаруудын баруун гар дээр нь аруулаадны морины тамгыг тавьсан гэж байна. Үнэнчээ илэрхийлж боорчоос өөр орон зайд өөр газарт цэрэгт явахгүй. Боорчийг хайртай ноёноо болгоно гэсэн ам тангараг тавьжээ. Боорчийн хүрээ их агуураг хүрээнээс ойрхон байдгаа. Байн горж гарч үр хүүхдээ хольж байдгийн улбагаар хан гэдэг сэтгэлээс илүү аруулаад ард Тэмүүжинг маш сайхан хүн, сайн найз нөхөд гэдэг утгаар үзнэ үү гэхээс хан гэдгээр нь ханддаггүй өвөрмөц ардууд гинэ. Аруулаадынхаа их ойрхон байдаг. Тэгээд хоёр сайн найз, багын найз шүү дээ, тэ боорч Тэмүүжин хоёр чинь тэгэхээр анд найз гэдгээр нь их хүлээж авдаг тийм дотн отог байх нэ. За дараагийнх нь болохоор мухлаг их байдаг гинэ. Тэр үед мухлагын хишиг өдөр дуусчихсан гэртээ байж таарсан. Мухлаг бол албан ёсны цэрэг учраас агуураг хишиг өдрүүдэд дүүргэнэ. Дөрвөн улирлынхаа хоёрт нь хишигт буюу их агуурагт суудаг, хоёрт нь зүрхнийхээ үйл ажиллагааг хийж сэргээ бэлтгэдэг ёстой. Яг тэр цэрэг бэлтгэж байх үеэр хатан болох ёстой хоёр ирвэ гэж байна. Татартай эртнээсээ сүлбэлдэж байсан тайчууд зүрхнүүд юм болохоор цөөн хідэн татаруудыг л хороосон ажээ. Тэд татаруудад бид ч гэсэн ингэж агуулгдсан ардууд юм аа. Манай ардуудыг ерөөс өөрөөр мэддэггүй. Бид чинь ах トゥ амраг садан босуу. Та нартай эртнээс нөхцөлдсөн босуу. Босхны боолтоос өөдөө боссон энэ тэр гэж ятгаж татаад авчихсан явдал болоод их амгалан газар байсан гинэ. Өмнө боорчинд алуулах шахсан бол энд татар айлууд нь аль цагийн хүрээлгээрээ бариад буучсан. Айлууд нь замын альчаал шарах сорвэдгээ ч гэсэн мухлаа гоовонд итгэцлэн сэтгчилж гисэн өө хатад минь сайн сайхан амьдраарай. Тэмүүжин сайн нөөлөглөөрөө гэдэл ам сайтаагаар угцсан гиндэ. Гэхдээ бас илхнээ тэмцэлсэн хідэн татарын толгойг ийм төрлийн тэрсүг төвчдөггүй гээд жадны үзүүрт тогтоогоо тавьчихсан байсан гэж байгаа. Мухлааго би бас зүрхэндээ ийм юм үтсэн шүү. Тэмүүжин тэрсэлдүүл та нарыг ингэдэг шүү гээд өөрийнх нь толгой арт түмэн рүү халтсныг цэрлүүлэн шившгэлжээ. За дараагийнх нь хүрээ хувлаг гих. Тэмүүжин хаан бараг анх удаа жанжныхаараа зочилж байгаа тойр аялал гинэ. Яг үнэндээ жанжид нь л ирнүү гэхээс жанждынхаа гэрт бол очтгүй гэж юм.
ойр байдаг мухлаа зэлэм гэд жанжтуудаараа л орж гарч явдаг болохоос дийлэнхтэй жанжтууд нь ирдэг байсан гэж юм. Эрт 20 хаварт байхдаа л борлуулсуудаар орж гардаг ч нутаг холтчихсон учраас борлуулсхийн анх удаа очиж байгаа нинэ гэж юм. Ховлог ардуудаа эдий сайн авч явж эцгийн үгийг дүүргэж ихийн сургаалыг дагсан сайн ноён болсон байна гэд баясаж гинэ. Залуу насны дурсамж тэр үеийн баруулаас одоо үе хоёрын ялгаа харагдсан юм шиг байгаа юм. Энэ бүхнийг би яаж мэдээд байна вэ гэхээр чинь Тэмүүжин хааны хамгаалалтанд миний хүү гардаг байхгүй юу? Тийм учраас тэрний л яриагаар шавснаа яриад байгаа юм шүү. Ховлын хүрээнд хөгнөд тавьчихсан хөвгөн шиг татарууд байсан гэж байгаа юм. Ховлаа. Би та нараар хүн борц хийж өвлийн хүнс бэлдэнэ гэд бүгдийг нь наранд хатааж байсан байгаа. Эхнэр хүүхэд хамааралгүйгээр өрийнхээ төлөө надад үнчээр зүтгэхээ амлаж байна уугүй юу гэд үнчээр зүтгэх нэг эргэтнээрээ амлал гиснээс улбалаад тэдгээр ардууд чихээ хоншиг сэтлэж ховлоонд үнэнч гэдгээ амлаж байсан байгаа юм аа. Тийм ардууд нь сангаас авсан хишгээсээ өвсөн өмбүүл гэрч чадхаа өгөөд амжиргааг нь тэтгээд эсэргүүцэн хөдөлсөн бүхнийг нь уйчихсан хатаж өгөх тангараа өргөөд дагнуу үүсээ мэдгээд усан мацаг бариулчихсан юм байна. Тэдгээр татарууд чинь нөгөө хоёр хаттад нь унд ус өгөөд тэрүүгээр нэг ятгацлав гин хүлээстэй 20 хэдэн залуучууд байсны уяасыг нь тайлаад та нар тэгж ингэж болохгүй гэд хоёр хат нь хайрласнаар хүлцэн ардууд ч итгэл найдвараа олсон. Яагаад би энийг ярьж байна гэхээр ноёдын авч байгаа арга хэмжээнүүд татаруудын байдал тус тустай сонин шүү дээ. Тийм болохоор би ургууд мангууд хүртэл ярья. Энэ бол хуучин тайчууд байсан хойд нутгуудаар яваад байгаа хэсгүүд нь. Дараагийнх нь орлоосуудад очисон чинь жамуухтай хамт байсан энэ тэр гэж байгаад найрамдалтайгаар ятгацлж дийсэн байсан. Горлоосууд гэдэг одоо газрын зураг дээр хаана хоошоо Орос талдаа юм шиг байна. Тэдний авсан арга хэмжээ бүх эрчүүдийг нь өвлийн түлш бэлтгэхээр явуулаад эмсийг нь тижээж затгаж ятгаж шарах мархыг нь аниулж байсантай хамаатай. Зарим нэг өсвөр насны охтуудыг нь адууны бэлчээр энэ тэрлүү аваад явчихсан. Гэр бүлийг олон салгаснаас улбаатай сэтгэл зүйн айцаар төр хориглож байсан байна. Хаттууд тэнд байсан эмстэй уулзаж охтуудаа яах вэ? Цаашид ямар ирээдүй байгааг хүлцэн тайлбарлаад дагуулж байжээ. Тэр эмс нь үнэнчээр дагахаа андгаалж нэг зүйл өгийгээд нутгаас юу л авч харсан үнд хүрхийгээ хаттад өгч үнэнчээ андгаалсан байдаг юм билээ. Мөнгөөр хахуулдаад байгаа нь горлосуудын л асуудал байгаа юм шиг байна лээ. Тэмүүжин хаанд их мөнгө эд агуурс төлөг өгөх тусам амар амгалан сайхан амьдардаг гэж ярьдаг юм билээ. Ийм учраас Тэмүүжин хаанд их түлээ мод авчирч өвлийг давхад нь туслах юм бол та нарыг алахгүй. Хээрээс маш их хэмийн ургамал түүх юм бол та нарыг алахгүй гэж ятгаснаас улбаатай. Хатныг нь үзэхээр бидээ байгаа үнэт эдлүүдээ өгөөд өөрийгөө худалдаж авах гээд байгаа үзэгдэл гараад байгаа юм бэ. Ингэж нутаг болгонд ноёд өөсийн санаагаар ятгахчилсан шиг байгаамаа гэж юм. За нутаг болгонд тухайн татаруудын сонссон зүйл дээр нь тулгуурлаад одоо жишээ нь горлоосуудад байдаг татаруудыг яах нь Тэмүүжин хаан одоо мөнгө дагуулж туртаа гэдгийг гэж сонссон юун дээр нь тулгуурлаад та нар их түлээ мүлээ бэлдээд эмийн ургамал төгөөд өгөөд өөрийгөө худалдаж ав гэж одоо ятгсан болж тааж байна . Үүний дараа гутлын үйлдвэрлэлийн хонхтнууд нь бол эмч домч болоод нөгөө өвчтөй янз бүрийн тийм хүмүүс эмчлүүлж байгаа хүмүүс байдаг овог утга гэж байгаа шүү дээ. За энэ овог утга дээр очисон чинь эмч домч нар байдгаас харьцангуйгаар ирээвэр хураавар газар амьдардаг. Дийлэнхтэй хүрээ хотл нэг айлаараа судагч гэлээ. Энд бол цөм хонхтнууд нь амьдардаг гэж байна. Ноён нь байнга Тэмүүжин хааны дэргэд байдаг гэд эмх цэгцгүүд хармал байдалтай. Гутал хийдэг болсноор хонхтнуудын ур чадвар нэмэгдсэн. Ерөнхийдөө 1000 дүүргэх шахаад байсан. 400 гуталчны хүрээнд очиход яалтчгүй татарууд авчихсан гутлаа урлаа сууж байсан гэж байна. Татарууд бас их сайн гутал урладаг. Хонхтны гутлын ур чадварыг ойлгохгүй байснаас урчиндаа хайртай би биенийхээ урыг харж атаархаж байсан хүмүүс маш хурдан эв түнжингээ олсон байдгаа гэж байна. Гутал маш үнэтэй байдаг учраас маш хурдан баяждаг, төлждөг гэд өөрсдийнхөө амьдралыг харуулад татаруудыг ятгахчихсан байгаа юм. Ганц хоёр хүн тэд нарыг нь уруу нь харуулад дүүцэлчихсэн тархинд нь цусан дүүрхээрээ хүн эз гэд хайчихсан байжээ гэж юм. За хонхтнууд юм байж. За засаг эвдсэн инх цагт хүмүүний амьд хүрнэ гэдэг бол цаазын ялтай байсан гэж байна. Тэгэж татаруудыг босож болохгүй гэж сайнаар сэтгэжилж хонхтныг сайтар бишрээ тэдгэр ардуудыг татар Монгол иргэн байна уу эс хамаарад бид нэг ус нэг ив найрамдал дотор орчхоод инх цагийг тунхагласан байтал аллага үлдсэн гэмт хэрэг бүлгөө гэж засаг уншаад цаазын ялыг нүдэн дээр нь үзүүлсэн татар хатны дараагийн үйлдэлийг нөхцөлдүүлэх боломжоор хангасан байгаамаа гэж ийм учиртай байх нь .
За аялал маань цаашаа жадран гээд ургууд мангууд жамуухын жадран гэж байгаа шүү дээ. Жамуухаас эрт салсан жадарнууд өөрийнхөө нутагт амьдарч байсан үе гинэ. Очиход тэд бас татар иргэдтэй байсан. Гэхдээ тэд нарын ангилж авсан татарууд хөвчлэн аанчид төрийн итгэх зүтгэл байхгүй зүгээр л олз хайдаг, толгойн молигдоход хамаагүй тиймэрхүү нөхдүүд байсан гинэ. Дайлуулаад суучихсан, холилдчихсан тэд татарууд уу, жадарнууд уу мэддэхгүй нөхцөл байдалтай байсан гэж байгаа. Магадгүй тэр хань хамсаатан амраглаж суусны хувьд тэр татаруудаа авсан шиг байгаамаа гэж байна. За хоорондоо тийм амраг садан болсон татаруудаа жадарнууд авсан юм шиг байна гэж байна. За цаашлаад ургууд мангуудад ирэхэд авсан бүх татаруудаа алаад овоолчихсан байсан гинэ. Тэнд ятгах хөнгүү байсан учраас 2 хатан оршуулах хийгээд л цааш явсан гиндэ гэж байна. Айл хэдийн ятгах хөнгүү болтол нь татаруудыг алчихсан байсан байх нь ургууд мангууд. За тэгээд Тэмүүчин хаан их нутгаа бүрэн тойроод явж байтал гай газар доороос гिचээр болсон доо гэж энэ ургууд мангууд хурж байхад Хэрээдийн Ван хаан мэрэгд иргэн рүү морилж байгаа сураг гараад ийм төрлийн дайныг Ван хаан мэддэггүй учраас тэнд сэрж байна гэж юм. Яг энд Тэмүүчин хаан хатны хамт 15-20 гариг хэртэл явж байхад Ван хаан цэрэг хөдөлгөөд мэрэгдийн зүг довтлоход бэлэн болоод байна гэсэн явдал гарсан гэж юм. Тэгээд агуург руу хурдан буцаж цэргийн хурал хийх болоод ургууд мангуудад аллагдсан татаруудыг 2 татар эмд ардуудаа оршуулаарай гэд өгөнд орохгүй бол угсаачлан устгаж болно гэдгийг үзүүлээд тэднийг манах 20 цэрэг үлдээгээд өөрсдөө агуур руу явснаар бусад ноёдын өргөндөх татаруудыг нунхатгах хуулийг тэдэнд үлдээсэн болно гэдэг чинь. За энэ дээр ч болохоор Хэрээдийн Ван хаан мэрэгд рүү байлтахаар болж байгаа юм үйл явдал өгн болоод байна шүү дээ. Тэгэхэд яагаад Тэмүүчин хаанд энэ тийм анхаарах ёстой зүйл байх вэ? Заавал агуур руугаа буцах те хэрэгтэй болсон байг асуухад хар бих онгод болохоор адууны гол бэлчээр нутгууд нь мэрэгдийн нутагт байгаа. Тэнд дайн хийхэд ямарваа байдлаар мэрэгд манаа руу дайр орж ирэх дөрвж ирээд самуун дэгдийг цаашлаад Ван хааны цэрэгт тус болох гих зэргээр цэрэглэх шаардлагатай учраас мэрэгдтэй ойр байдгаар өөлөн ээжээс борохол маань цэрэглэн гарч ирсэн гэж. Тэмүүчин хаан ийм явдал болж байгаад цэрэглэж Ван хааны дор энэ хоёроо анхлан дайнд явуулж байгаа учраас боорч мохлоо 2 манаачтай явсан гэж байна. Би сайн санахгүй байна. Ямартаач сүбэдэ зилэм бид цэрэглээд зогсцоосоо гэж байна. Тэнд хөлч авахыг турших гэж байсан. Хөлч авах нь маш хатуу бөгөөд уян хөлөө нумлаж байгаад харахад хол тусдаг, морь унгаадаг ном байгаа юм а гэж байна. Тэр үед нэр өгөөгүй сүбэдэл хөлч авах гэснээс сүлд сүр нэр гарч ирсэн байдаг. Тэр туршилтанд орно гэд хориг хийсэн байсан. Хээрийн талбарт оруулаад болж байна гэдгээс бодит морь харуулж үзээгүй байсан юм а гэж байна. Аягны дайтай нүх гаргадаг, тэрийгэ мэрэгд дээр туршиж үзийгээд бэлэн дайнд хөлийн хамгаалалтанд гаргасан гэж байна. Тэнд бид онио алдаатай байгаагаа мэдсэн. Хичнээн мэрэгэн хүмүүн харваад ч хүн унгааж чадаагүй гинэ. Албан ёсоор цэрэг явуулсан байхад Ван хаан төлбөрт цэрэг авч явчаад хишиг өгөөгүй явдал гарсан. Бид гол нь алдаа дутагдaltaй зэвсгээ бол туршсан гэж байна. Тэр дайнд жаахан цаашлаад хөдрийн газар авахыг хүссэн ч зөвшөөрөөгүй гинэ нэг Ван хаан. Магадгүй тэнд бидний цэрэг зэвсгийн хүч нэмэгдэж байгааг Ван хаан дургуйцж жамуухаж айснаас болж тэр газрыг өгөхгүй гэсэн байх. Бид бол авдар алдахгүйгаагүй шүү дээ. Хөдөртэй ерөө голын сав газар хитгэн алхам цаашлах юм. Тэгээд бидний туршсан зэвсгийг хараад Сэнгүн жамуух хоёр шээс алдаж эхэлсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэдний амьдралдаа үзээгүй зүйлийг гаргаад ирсэн гэж байна. За тэгэхээр Ван хаан мэрэгдийн хоорондох дайнд тэр хөлч авахаа бол туршиж үзсэн байх нь. Даанч ингээд онион таараагүй учраас үр дүн бол гараагүй юм байна. Тэгсэн чинь надад миний хүзүүг ондог нөхөр байгаа гэсэн гэж юм Тэмүүчин. Тэг түүнийг авчираад энэ хөл номны оныг тааруулж өг гэдэг нөгөө зэвийг хэлж штэ тэ. Зэв хөл номоор харуулж үзээд миний татдаг номоос хатуу байна гин. Гэхдээ хөл ном гэдэгт таарч байна. Онин гэвэл сумны жигүүр хийгээгүйгээс алдаж байна. Жигүүрээс салхийг нийцүүлэхэд том бүдүүн модыг аваачаад чавхтаад байхын оронд мушгаа хийж өгөх хэрэгтэй. Тэгвэл чигээрээ явах боломжтой гэж хэлсэн гинэ. Цаашлаад үзүүрт нь нүх хийгээд дууд сумтай адил болвол онцтой болно гэсэн гэж байна. Бид хамт тэнд дууралцаа. За зэвтэй хамтал тэр хөлч авахаа сайжруулах гэж нэлээ үтсэн байх нь тий. Азар бид сүбэдэг хувцаслаж дууссан байсан үе гинэ. Тэр цэргүүдийн авч явдаг зэвсгийг хийж байгаа юм. Тэгээд тэнд харавдаг нарийн мэддэг хүмүүн агуу сайхан байдгийг мэдрээд их зугаацсан. Хавчиг ном сум хөл харуулж гэдгийг онийг тааруулж аваад тэр хүний ач тусыг гаргаж жилдээ нэг зураг зурж өгөхөр тохирсон гэж байна. Тэгээд зэв тэрийг яаж мэдээд байгаа юм бэ? Тэр одоо нарийн учирч ансан гэдэг гэж асуусан чинь энэ ерөөсөө л мэдрэмж гэж байна. Би
Бид харууд байгаа ч хідэн алдад яаж байгааг тооцож чадахгүй байгаа. Тэгэхэд хитгэн ялгсан дайныг хэмжигдэх хүн цаана яаж тэгш очихыг мэдрэх суу бэлэг өөрийн номыг удаан ашигласнаар сурахаас биш бусдын номонд тааруулах хэцүү байдгаа гэж. Тэр шин зэвсгийг өгөөд харуулж гашхад жил болдог. Номонд дасахад хугацаа ордгоо. Тэрийг багасхад онио гэдэг зураг, шаантаг, сумны жигүүр, хурд хүч гэдгийг ижил төвшөнд шилжүүлэх шаардлага гарч ирдэг. Тэгснээр дөнгөж сурч байгаа харуучид маань шин зэвсгээр энэ шугамыг ашиглавал харуулт зөв, ашиглах чадамжтай болно гэсэн ойлголтуудыг авдаг ониог зурж өгөхөр болсон гэж байна. За тэгэхээр зэв бол маш нарийн тийм мэдрэмжтэй. Одоо төрөлхийн зэвсгэн дээр зэвсгийн тэр онион дээр мэдрэмжтэй нөхөр байсан байх нь тийм тухай үедээ. Тэгээд зэвийн одоо тусламжтайгаар энэ хөлт чавах гэдэг одоо морь унгадаг тийм чавах байдаг байх нь шүү дээ. Хөлөөрөө одоо яадаг гэх юм бэ? Татаад тавьдаг юм уу да. За тиймэрхүү юм шүү байна. Тэрийг бол ингээд сайжруулсан байх нэ. Хөл номыг бэлдээд байгаа шалтгаан 8-ны морийг харуулхад бэлдээд байгаа юм аа. Сүбэдэ Баатар хүнд хуйг зэвсэгдэгээр 8 руу байлдах гээд байна. Үүнд бэлдэж үсээ бүрэн цайтал зүтгэлээ шүү дээ. Хагас саарл байснаа цалин цагаан толгойтой болсон гэж байна. Тэгэхээр одоо ч нөгөө бид нар чинь хөрс зэрэлдээ те усуудтайгаа байлдах гэдэг шүү дээ. Баруун тийш бол 8 орж байгаа. 8 чи одоогийнхоор бол тэр баян үлгийн ховт тавьсан юм уу да. Нутгалдаг байсан. Ямар ч гэсэн нэг шашинтай одоо миний ойлгосноор болохоор муслим шашинтай юм шиг байгаа юм. Магадгүй одоо нөгөө Турк, Казахстан ч юм уу зэ эдгээр ийм муслим шашинтай хүмүүсийн өвөг дийц юм шиг байгаа. Сойрон соёлтой те. За ийм улс байгаа. Баруун талд урд бол алтан ус байгаа. Тэгэхээр алтан ус бол маш олон цэрэгтэй, олон ард иргэдтэй тий. 8 алтан ус 2 бол нэлийн томдоо орж байгаа. Тэгэхээр алтан улсын өмнө болохоор яах гэдэг нь 8-тай байлдах гэдэг тийм үү? 8-тай байлдах байлдаанд яг нь морийг нь харахад бэлдээд ийм юм чавх хийгээд байгаа. Сүбэдийн зэвсгийг урлаж дүүрсний дараа өглөгчийн хэрмийг барьж дуусгаж байгаа юм аа гэж. За өглөгчийн хэрмийн хамтаар бид хөлийн хориг бүтээж чадаж байгаа юм. Өөрөөр хэлбэл яг мэрэгдэх газар нутагт 3 үе шор морины хамгаалалт зэвсгийг урлаж байгаа юм. Энэ хугацаанд зүтгэсээр байгаад оньсон чагтуудаа говьд аваач чадсан гэж. Говьд алтан улсаас бас хамгаалт хийж байна те. Энэ бол бидний одоо байшин баалгад бариагүйч маш их бүтээн байгуулалт тийм үйлдвэрлэл хийсний гол зүйл нь энэ байх нь шүү дээ. Хэдий байшин бариагүйч маш том юм онц чагтуудыг говьд те баруун зүүн одоо бүх хөлийн бүх талдаа байршуулж чадсан байх нь. За ингэснээрээ алтан улс, тангууд, хэрээд, баргуужинтай байлтахад бэлэн бүр гадаад руу байлсан ч яадаг юм гэсэн байдалтай болж ирж байгаамаа гэж байна. 98-99 дэх цувралыг анх ярьж эхлэхэд ямар байдалтай байлаа. Ерөөсөө л модон гамбанц үзүүрлсэн ямар ч юм нөгөө зэвгүүгээр сумны гол тийм мод тийм зүйлтэй л байсан байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ яасан нь хэдэн жилийн дараа гэсэн чинь бүр гадны улс рууч байлтахар хэмжээний зэвсэг маш их үйлдвэрлэл явагдаж байгаа шүү дээ энд чинь. За алтан улсын 3 буман цэрэг гэж байна. Буман цэрэг гэдэг чинь 300 мянга гэсэн үг юм байна те. Ирэхэд байлтан гих тийм зэвсгийг бэлдэж байсан гэж байгаа байхгүй. Манайх ч бол хөрхий нөгөө төмөр ярина шүү дээ. Манай цэрэг чинь тэдэн 10 мянга. Тэгсэн чинь алтан улсынх болохоор тэдэн 100 мянгаар яригдж байгаа. Тэгээд тэдний эсрэг байлгахын тулд бид нар үгүй хүн хүч хөрөхгүй учраас яах нь ойноос чагт зэвсэг морины хүч маш чухал. Би чадвал дараагийн дугаар дээр одоо гал морь жил гарч ийн те. Тэгэхээр бид нэр морины ямар их тийм өргөн одоо генийн хувьд бид чинь өөрснийгөө генийн инженерчлэл хийгээд сайжруулад ирдэг байдагтаа яг ижилхэн морин дээр бас маш их генийн инженерчлэл хийж төрөл төрлөөр нь ингэж үржүүлдэг те. Үйлдвэрүүдийг гаргаж ирсэн байдаг юм билээ. Тэгэхээр тэр талаар би номнуудын хэсэг байгаануудыг бас цуглуулж агаад хийж чадвал штэ би нөгөө нэлийн завгүй байгаа дээ. За тэгэхээр алтан улсын 300 мянган цэргийн эсрэг те. Чагт онсыг говь нутгийн өвлжөөний хэлбэрт байршуулсан байсан гэж байна. Өвлжөөний хэлбэр гэдгийг онцолж байгаад эн чинь хүн харахад яг өвлжөө шиг харагдан заяа. Зүгээр л тийм нүүдэлчин ард түмний өвлжөө шиг харагдах хэрнээ тэрийг ухсрах юм бол тэр зэвсэг болж болдог тийм нарийн зохион байгуулалттай ур чадвартайгаар тэнд бодож хийсэн байд юм билээ. Одоо бид нэг оньсон модон тоглоомод байдаг ч тийм бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн. Тэр чинь ерөөсөө бидний одоо энэ зэвсгийн энэ оньс чагттай бас их холбоотой юм байна гэж би бол ойлгосон. Маш нарийн технологийн дагуу хүн харахад тийм шал өөр юм байж байгаад зэвсэг болж болдог. За ийм ур ухаантай зүйл хийдэг байжээ. За ой тайгуудаар бол мэрэгдийн хэрээдийн жимүүдийг тосолон оньс чагт тавьж бэлдүүлсэн гэж байна. Баргуужин түхмийн ойгоор цохилуур ихээр тосож бэлдсэн гэж байна. Нутгаа тойруулж зангуудыг бэлдсэн байсан. Эхний ээлжинд зангууд ажиллаж цэргүүд мэднэ гэж байна. Одоо занг тавих нь шүү дээ. Тэгснээр одоо элдв
дайсан эрхийг цэргүүд нь нэлээд эрт мэдгэнэ те. Занганд буг суугаа бас бодон ороод давхар ашигтай те цэргүүдээ холдчихдаг байсан байх нь. Энэ бүх ажил дүүрчихсэн буюу дуусчихсан те. Дээрээс нь тойрол хааны мэрэгдийн дайнд туршсан зэвсэгч дүүрсэн. Боорч маань тесрэгээ хийж сурсан гэж. Тесрэгээ гэдэг маань одоогоор бол нөгөө тесрэг бодис бөмбөг гэсэн үг те. Боорч нь мухлаа сүбэдээ тийшээ гүйгээд тесрэгээ хийх арга аваад ирж байгаа юм аа гэж. Гинэгсийн хуучин ноёдоо бид доороо аваад тэд нараар хийлгээд нуугаад байсан зүйлийн учрыг олж байгаа юм. Хойд нутгийнхан ухамжтай юм. Бидэн жорлон барих учраа мэдэж байгаа. Маш хурдан жорлонжуулаад жижиг сурингуудтай тэр баасыг хормын зур гаргаад дараад хар шороо гаргаад хольж хутгаж байгаа тесрэгээ гаргасан гэж юм. Тэмүүжинд зарж арай зөрхлээгүй гэж юм. Дайр гаргасан байгаа байхгүй юу? Дайрыг чинь одоо бэлтгэхийн тулд хөхрийг одоо хүний өтгнөөс гаргаж авдаг гэж би бол ойлгосон. Энэ номон дээр бичснээр бол чи бас хүүхэн нарийн жортой байгаа шүү дээ. Тэр жорынхын дагуу одоо өтгнийг дараад хэдэн жил болгоод ямар байдлаар яадаг ч гэлээ тэгж дарж агаад хөхөр гаргаж аваад тэгээ тэрийг ингээ хольж хутгаж агаад дайр тэгээ дэлбэр бодис үүсгэж байгаа. За манай хүрээнээс мянгатаа гаргадаг юм болохоор бороохолд өгч явуулаад байгаа юм аа гэж тэр нөгөө тесрэг бодисоо. Тэмүүжинд очиод гайхуулаад иргээд явуулсан гэж юм. Тэмүүжинд 60 торох байгаа гэж юм. Үнэн дээр бороохолд 600 торохыг өгч явуулсан гэж юм. За бороохолд бүр 600 торохыг энэ хар бих ноён өгөө явуулсан байх нь шүү дээ. Жархан ширхэг юмаа тооцож Тэмүүжин хэрэлж байгаа бол бидэнд бүр 10 дахин их байгаа. Тесэргээний хувьд Тэмүүжний одоо 60 торох нь илүү хүчрэхэг хэрэм нураахаас бол манайх бол тэрний дуунд сүр өгөх дуу утаагаар бол арай илүү байсан. Түнс нэг хүчгүй гэсэн үг юм байна. Дөргөлт муутай нэг чанартайг олон ариун болгох аргаар ашиглаж болохоор. За ингээд 8-ны Бург ханыг дарах дайн. За тэгэхээр дараагийн дугаар дээр хэдүүлийн 8-нд байлцсан дайн дээр те юу босон талаар одоо сонирхъя. Тэр 600 торхоо яаж ашигласан байх нь те. Тэмүүжин болохоор арай хүчтэй 60 торхтой байсан. Тэрнийг нэлийн хямгадаж ашиглана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр за энэ 600 торох нь юу болсон байх нь вэ? Тэ 8-ыг яаж буулгаж авсан байх нь дараагийн хэсэгт ярий. За тэгээд нэлээд завгүй амьдралдаа ийм завгүй байж үзээгүй юм маань ирсэн байгаа. Шүн нойргүй хондог ялангуяа эмэгтэйчүүд цалингүй хэрнээ те өөрснөө хүсэж одоо тийм ажилтай болдог те тийм үе байдаг те хүний амьдралдаа тэр үе маань ирсэн байгаа учраас үнэхээр бас амжихгүй байгаад байна. Ийм завгүй болохоос өмнө хэдэн дугаар хийгээд тавьчих гэсэн бас амжаагүй. Тэгэхээр манай дугаараад жоохон зайтай орох магадгүй байгаа. Тэгээд туслах хүн байвал нэрээ хэлж болно шүү. Номнуудаас одоо бэлтгэсэн хэсгүүдийг маань одоо уншаад хоолоо хийгээд тэгээд явуулчих. Ялангуяа эрэгтэй хүн байвал сайн байна. Тэгэх бол илүү ойрхон дугаар орох боломжтой байгаад байна. За тэгээд энэ удаагийн дугаарыг өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяр таа.